Зя Лукисмын 6 дахь анги эхэллээ. Өмнөх анги дээр Даниэл Дүг 2 шинэ сургуульд ороод дууссан байгаа. Манай хоёрын шинэ ангийн найзлах энэ нөхөр төгөлдөр хуурлуу хараад дурсамжаас сэргэж байгаагаар бүлэг маань эхэлнэ. Тэр төгөлдөр хуурны хажууд нэг охин сууж байгааг бодвол түүний найз охин л байсан юм шиг байгаа. Бүх юм тэр нэг охин сэтгэлээ илчилж байгаагаар эхэлжээ. Мануун ч ихэндээ дургуйлаа. Царинаас нагдаж байгаа зү. Гэтэ тэрний буужхгүй байдал түүнийг ааш маашмаар л өрдөө татан эцэстээ манай хоёр үерхсэн юм байна л да. Мануунч төгөлдрөөр тоглодог болохоор түүнийхээ дуртай төг тоглож өгдөг байлаа. Үүнийг нэг ч өдөр алгасахгүй тоглох нь хайр үрмэр. Гэхдээ ааж маажмаар тэр түүнээс зайгаа барьж эхэлжээ. Бүх зүйл болон жаргалтай байлаа. Тэр нэг шөнийн хүртэл. Уул мануунч найз охиноо өөр хүнтэй байгаа хараад гүгээд очтیں۔ Тэгсэн энэ балай бие хамгаалагч нь оруулахгүй. Гэхдээ мануунч зүтгэсээр агаад эцэстээ зодуулах нөө хамгийн харамсалтай зүйл нь гэвэл найз охин нь түүнээс нүрээ буруулж байсан юм. Йоо яасан гонхтой хайрын төг өст. Үзэгдэлч одоо хоёр үршилжих ба өнөөхөн чин юм эцэн шигэ найз залуутайгаа чатлаад иждээ. Гэхдээ хамгийн амир нь запаст нь бүр зөндөө хүмүүс. Тэгсэн энэ хоёр яг тийм шүүгэр дайжиг гэх юм уу? Тим хүн орд ирдээ. Авч ирээл миний найз охиныг хамгаал гэж агсарч байгаа л гараад явна. Тэгээл Даниэл манай өрөг биерээ Дюкийн түлхүүрийг өгөхөөр ирнэ. Манай ойрч тухтай яриа өрнүүлээл Дюк шин сурсан юмнуудаа үзүүлээл бас амар хөөрхөн. Тэгсэн Даниэлд амар сайхан ханддаг хүүхэн. Дюкт бол үнэхээр муухай хандж идэв. Энийг хараад Даниэл маань нэгийг бодноо. Яг нэр өнөөх бие хамгаалагч нь боостоо зодуулсан сторт тавьж идэв. Тэрээч манай хоёрыг харснаа стрессээ гараад юм уу гэж бодноо. Тэгээл манай хоёрыг ч өстой гүлэг болгоол. Тэгээ дээлгэж байгаа юм бол дуугүй дэрлэгчгүй. Дюкийг бас нэмж үгээр идэстэй. Манай Дюкч дуугүй суусангүй хитэ үг хэлсэн чинь солиотой болгаач чинь шууд хадасаар Дюкийн маань чихийг цоолоод бүр таамлаа. Манай Даниэл жуулн болиулах гэж үздیں۔ Гэсэн чинь ухаалаад өгнөө. Өнөөх гайч хэрэг торхгүй гээл чимээг өхөө яваад өгнө. Даниэлийг маань сайхан унтчихт энэ гай вейки гэж сэрсэн бидий. Маргаашинч Даниэл зургуудаараа ангийнхандаа буроод болоод Васкоч тэрийг сонирхоол тэрэгтэй мөрөн цуг ухаарлтیں۔ Манайш тэрэгтэн дээрээ ирвээ. Урдаас нарийн тэднийг зүглээ дийж ирж идэв. Дийжч Даниэлтэй нүр тулснаа чадах зүйл чинь өрдөөлнө үү гэж хэлээд яваад өгдөө. Үүнийг харин нэг хүн нууцхан ажиллаж байна. Манайд ч лифтер дэше гарсан шигэ яриа дээр өрнүүлсэн байж исэн чинь. Тэр бие хамгаалагч нь өстө сургуулийн хүүхдүүдийн дээрлэгцэн байж байна. Тэгээ манай эд дээр очсноо дээрлэх гэж нэг үзнэ. Гэхдээ хариу өгөөг болохоор шууд гар далааж байна. Аз олж манай Васко бариад авдیں۔ Энэ үедээ тэр бие хамгаалагчид би Даниэлийн менежер юм гээд бүр амар сүртэй. Тэгэл мануунч нэрээ удаад гарын тавьсан. Өнөөх чинь бүр андуураад Дюкийн цоолуулсан байсан чихнээс нь чихтэй давнаа. Бүр цус эдэр гойчсон заяа. Үүнийг харсан Васкогийн маань шууд өмнөх дурсан ч нодогдоод үгийн зүрхгөө зөхөд авна. Өнөөхөн ч бүр өөлж майлаа л пянгаад илэхгүй мал яг ч ингэж идэмт. За тас юугээч ч ингэж усуу нэмж анхааруулчаал яваад өгнө. Тэгээл өнөх балаа угаан яаж зүгээр ах уу? Энэ төрөөс та баахан чарлна уу? За одоо энийг чарлаа болохоор чарлаа гэд удаа зөө. Оройн ч өнөх хідэн шоодж идэв. Тэгсэн чарлаа маань дижи рүү хандраад л манай дижиж хүнтэй уулзах хэрэгтэй ингээд явж исэн чинь тэгсэн бусд хүмүүс нь чи на дуулцах хүнээ дуудчихач дээ. Цуг цагаал да гэдэг аахгүй юу? Дижиж уулзах хүн гэж Кристли яриадсэн бэлээ. Дуудчихдаг. Өнөөхөд ч Кристлийн гоо зөкслөн хараад бүр шок. Дижиж түүнд их санаа тавих юм уу? Үүнийг харсан манай чарлаа бол атаарсан байдалтай л гөлөрж идэв. Дижиж түүнийг H&H Group-ийн цэхэрлийн охин гэдгийг хэлдэг аахгүй юу? Манай чарлаа бол амар гайхан. Оройн чарлаа бүр уйлцсан. Найз залуудаа бүр компани байгуулъя гэд хэлнэ. Тэгээд чарлаа маань продюсераасаа сая доллар зээл гэж үзнэ. Тэгээд л өөрийнхөө компаниг байгуулсан Кристлийг гүйцэнэгээ зорилго тавиад өгнө. Гэхдээ харсан чинь ямар даам сууд юм бэ? За тэр ч яах вэ? Тэгээд л зураг авалтаа хийхээр юм газар очиод шинэ продюсер эдэртэй танилцаал хийжсэн чинь өнөөх чинь нүцгэн зураг даруулахтаа бэлтгэж авдیں۔ Манай чарлаач бүр шок. Найз залуунч хоцлохгүй хийлгэж авна. Тэгсэн бас болоогүй араар тавьж байгаа эдрийн аль үжийн мэдсэн өшөөг авж байгаа нэг юм бохоо. Чарлаа маань ч эсэргүүцэх гэсэн яаж чадхавдээ. Тэрээр ч яаж ч дуугах уу? Энэ төрөөгөөс та баахан чарлна. Тэгсэн хуучин менежер нь гарч ирж нэг саяын зээлгийг харуулад хөөрхий түүнийг ямар ч гарцгүй болгож байгаа. Өнөр энэ ч ахтуусан билээ штт. Тэгээд л манай хүн чих балраал уйлж унжихтаа өнгөрснөө иргэн дурснаа. Бүх зүйл тэр нэг орой болжээ. Энэ нэг будуулгаач өөртөө нь болцвол айдол болох мөнгөний хэрэгтэй зүйлүүдийн шийдэж өгнө гэд ятгцсан байна л да. Тэгсэн энэ яриаг нь Даниэлийн ангийн хүүхд сонсноос болоод манайд зайгаа барьж эхэлсэн юм бохоо. Яг энэ үеэр нь хаалга төгшөөд манайд ороод ирнэ. Хэсэг хугацааны өмнө Кристал Ганаас энэ тухай сонссон байдیں۔ Тэгээд Кристал Ганд энэ тухай аавд хэлэх гэж тушаана. Тэгсэн яг энэ үеэр Джейм DJ маань надад нэг санаа байна л гин.
Тэгээл Чарлагийн маань хэрэгээс болоод энэ хоёр туслахаар болдог. Энэ хоёрыг дагаад Даниэл маань ч нэмэгдээд Даниэлийг дагаад манайд бөөнөрөө нэмэгдэр болсон байдаг. Өнөөх охин маань шууд рекорд гаргаж ирээд сүрдүүлнэ. Юм рекорд вэ гэсэн Чарлаад санал тавьж байхад нууцаар авсан рекорд өгдөг. Өнөөх кайч дүртэй итгэцэн араасаа бүр баахан залуучуудыг гаргаад ирнэ. Манайд ч өрөлт аваад бэлдсэн яг энэ үеэр. Yeah, I don't know where she came from, but goddamn I wanna say some. She a dime, wanna make her mine. Heard through the grapevine, she a great time. Yeah, it should be a goddamn crime to look that. За яг энэ үеэр өнөөх кайч нотлох баримтыг өнлөөд яг устгахын даван дээр өнөөх хүүхдэр жаварнаа. Өнөөх хүүхдийнхээ Даниэл хамгаалдیں۔ Нэгсэндээ манай Даниэл Дюк найзынхаа өшөөг авах гэж байна. Тэрээрч Даниэлд юм болох болох нь ойлгомжтой. Тэр гамбур гайхаал миний техник үгсэн царайтай. Тэгээд л өнөөх хэдийг номонд нь оролцаан байжсэн чинь нөгөө гайчин хэдий бид нар ялгцсан чи сая төгрөгийн өртөө гэдэг нь өөрчлөгдөхгүй гээд манайхны хэлэх үггүй болгоодох нөө. Тэгсэн энэ үеэр Кристал таныг ав халагцаан гэж хэлж ингээд ороод ирнэ. Өнөөхөн ч яаж зүгээр хуу чам шиг мангар бацаа миний яг юг мэдтий ингээд өстө ходж өгнө. Гэтэл яг энэ үеэр H&H Group-ийн захирал болох Чарлз Чой өөрийн биеэр орж ирдیں۔ Тэрэж компанийн нөхцөл хөгжлийн яриад түүнийг захирлын судлаас нь огцруулж байгаа байхгүй юу. Ингээл бүх зүйл дуусаад Васко гүгээс яаж илүү хүчтэй болох вэ гэж асуудیں۔ Гүүч 200-аас үнэлт 200 удаа гизний таталт 20 км үгүй гэж хариулаад яваад өгнө. Тэгээл бүх зүйл ингээ амар сайхан тажиргаал гэжсэн. Өнөөрөө энөөхөн чинь J-ийн дүү юм бил шүү дээ. Манайд ч сургуультай яваал хэдэн сар бол амартай юм байна уу. Дөрвч хэдэн сарын дараа хуршилжээд Даниэл маань бэлтгэл дуусч байгаагаар гардیں۔ Гэхдээ Васко дотроо энэ бэлтгэлд 3 сар боллоо. Яагаад турохгүй байна гэж бодоод ажилд нь ажиллахаар болноо. Тэгсээр нь Даниэлтэй зүүпсаар харьцаад идэх хүмүүс нь Васко харцтай амар томот олчдیں۔ Эцэст нь хоолны цаг болвоо. Тэгсэн Даниэл маань бүр амар их төргөө олыг амруугаа чигчээдیں۔ Васкоч шалтгааныг олцглоо. Гээд манай үнийг дэглэн бариулахаар болвоо. Тэр өрөөнд Даниэл маань өлсч өглөө гээл уйл хаалганд нь дараагийн өдөр нь ч Даниэлийн толгойд бол идэх хүслээс өөр юу ч байхгүй. Тэгээд л Васкогийн бэлтгэлд бол нусаа хацартаа наацсан эрдэм бооцд. Васкоч төвчээртэй гэж хэлэх боловч Даниэл маань бүр яг үхэх гэжээдیں۔ Тэрэрч банан гаргаж ирээд идэх гэсэн боловч Васко маань булаагаад авнаа. Даниэл маань ч буцаагаад хүчлээ гэж уйлан байран гойх боловч бүр өөрөө идчихлээ шүү. Хатуужуулах гэж л ингэж байгаа юм л та чаавс. Үүнийг харсан Даниэл маань бүр уурлаад уйлаад Васкороо дайлаа. Манай Даниэлч бүр солирцсон байсан болохоор Васко тухайлуулахаас өөр сонголт байсангүй. Хэрвээ та нар утас их орлох юм бол ийм л болно шүү. Тэгээд л манай Даниэл төгс биедээс ирээд өөрийнхөө биеийг авахар юмнаа. Тэгсэн яг энэ үеэр нь Васко түүнийг сэрэж таарад удалгүй буцаад унаад өгнө. Нөгөө биеийг нь харин дээр Даниэлийг ажиллаадсэн нөгөө момо шиг царайтай эмэгтэй сэрсэн бидий. Даниэл маань ч баярлаа гэд явах гэсэн. Урдаас нь Васко ирж гинэ. Васкоч би түнд банан өгөөгүйгээс болоод тэр ухаалтчлаа гэд их л санаа зовсон байдаг. Үүнийг дэлгэмдүүлээд өнөх момо шиг царайтай юм чинь Даниэлийн дэлхүүрийг хусаадахнаа. За одоо нэг момо гэд удаа яв үзээв. Дүрсч Кристал руу шилжээд чи өнөх галзуу фанасаа салсан юм уу гэж дижигээс асуудیں۔ Тэгсэн өнөхний чинь бүр сүнсэн зайлаал галзуу сталкер гэдэг нь л дээ. Өмнө нь дижиг сталкердаг л байсан юм шиг байгаа. Энэ үеэр манай Даниэл түлхүүрээ хаана аялаа гэж бодож байгаагаар өнөөх охин чинь бүр гэрт нь ороод ирсэн за. Дараа өдөр нь ч босоод харсан аяг нь бүр цэвэрхэн. Гэхдээ Даниэл маань яарч исэн болохоор юм бодлого л сургуульд явна. Тэгээд л явжсэн чи хажуунаас нь момо маань гараад ирнэ. Гэхдээ Даниэл маань сайхан сэтгэлтэй юм болохоор хэсэг хугацаанд яриа өрнүүлнэ. Тэгсэн хажуунаас нь гинт зооёо гарч ирээл манай хоёр цуг явах оруулна. Момо маань ч стресстэй ч үхгээл түлхүүрээ гаргаж ирээл гэрлүү маань орвоо. Одоо бүр манай гэр болцсон тий. Өнөөх маань ч аяг тавгийг аваад угаах нөө гэтэл. Тэгээд л аяхан цэвэрхэн байжээ. Тэгсэн момо маань Даниэлийн маань өрг биеийг анзаараад бүр эрэгтэй хүнтэй хартаад гэдэг за. Аз уулч энэ үеэр Даниэл маань хичээлээ тараад орж ирнэ. Тэгээд л газар унсан хотог угаахцсан аяг дээр нараал өөрийгөө зүудэндээ явдаг болсон байна л гэж бодно. Манай момо маань хаана байгаа гэж юу? Энд байна уу? Өрн Кристал Даниэлийн нээр явж байгаа л манай момотод харнаа. Тэрэрч чи Даниэлтэй найз уу гэж асуудаг байхгүй юу? Кристал маань бүдүүн Даниэлийг гэж одоо бол тийм ээ л гэж хариулна. Момоч Кристалыг хараанда зугаа дамжнаа. Зооч Даниэлийн дэлгүүрт орж ирсэн. Тэр Даниэлийг сталкертаад байгаа мó гэж асуудаг байхгүй юу? Яасан бэ гэхээр өмнө нь момог тэрээр эргэлтгийг хэд хэдэн удаа харж исэн байна л та. Тэгсэн яг энээр нь Кристал чамд хичээд юм гэсээр ороод ирдیں۔ Даниэл ч үнийг сонсоод гэрлүүгээ хамаа хурдаараа гүнэ. Ороод л эргэн төрнө шалгалаа. Онцгийн байдгүй. Даниэл ч дотроо явцсан байх таа гэж бодоод унтаад өгнө. Тэгээд л дараа өдөр нь час гэртээ яарчлаарж ирнэ. Даниэл ч бүр момогоос трам авцсан за. Одоо момо хаана байгаа гэж юу? Энд байна уу?
Өд удалгүй манай хүний ажиллах цаг болоод нөгөө би сэрэнэ. Энийг хараад Момо эцэст нь нэг юм хайртайгаа үйлдэн бүлдэн гээд баахан солиорноо. Маргааш өглөө манай Даниэл дөрмийн дагуу гүйжсэн чинь Кристал гарч ирээд цуг гуяа гэд гүйдэг байхгүй юу? Гэхдээ энэ хоёр дотроо бол биенийхээ төгс биеийг л молоод байгаа штт. Үүний дараа Даниэлийг хичээлдээ явах чахт нь зоо ирээд авчина. Сталкертай болсон гэд хамгаалж байгаа юм бохоо. Үүнийг харсан Момо маань бөөн уур. Тэгээд л манай хүн хичээлдээ ирсэн шигэ байжсэн чинь Жей бие хамгаалаараа гэж цаасны утга өгөөд айгүй хөөрхөн. Тэгээд л гараа харсан чинь өнөх Момогийн бүүж хуруунд нь золцтой байхын тэрэ. Манай хүн ч гэрлүүг яваал Момог бол хайж гарнуу. Тэгсэн ориг бие наалга болсон байна. Ихийн хус нь бол ойлгомжтой. Манай хүн ч өнөөх дээрийн нуугтай газрын олоол харсан байдгүй. Одоо аим шиг кинон дээр яах вэ? Араас нь гарч ирэх хэрэгтэй байсан байхгүй. Момо ч цахилгаан борохоо гаргаж ирээл манай хүнийг ухаалдуулах нөө. Даниэлч нөгөө биендээс ирсэн бүр хүлүүлсэн байна. Хүлээснээсээ арай гэж малтраал гарсан. Пүү бүр тэр өрөөгөр дүрэн түүний зургууд байгаагууд бол Момогийн гэртэл байгаа мэн л д. Тэгээд цагдаагийн газар ч бол мэдээлэл өгсөн итгэдэггүй. Яагаад итгэхгүй байгаа вэ гэсэн бүр машинаар 1 цаг явах хэмжээний хол ирсэн байдаг. Ингээд лүжсэн чинь манай хүний нүдэн алдаал ухаалдаад өгнө. Төгс биеэрээс ирээ таравал Момод хүлүүлсэн байж дээ. Тэгсэн өнөг чинь хийж бүтээсэн дурсамжуудаа хардаа гэж солиороод бүр Даниэлийн хөлнийх нь хумсан хүртэл түүнд дэжидэг буян юм да. Тэгээд Даниэл маань галзуу нош манай нэзээ хааш авчихсан гэдээ асуусан чинь өнөөх нь бүр хоёр биетэй гэдгийг мэддэг болж таарлаа. Аргач хүйз өдөр болгон дэнгөөрөө л хүний гэрт үжид юм чинь. Аазууч өнөгчин биеэс солихтаа алгадаж солидог гэж боддог болсон байдیں۔ Тэгээд л өнөгчин жоох унтчихгээл ухаалдуулаад зөхнөө. Манай хүн ч сэрээд харсан хажууд нь Кристал ирсэн байдаг за. Яаж ирсэн бэ гэхээр Даниэл маань ухаалдахаас өмнө дуудсан байсан юм байлээ. Тэгээд л Кристал бацаанаа руугаа салгаал байршлын нодоод гэж шаардна. Удалгүй бацаанаа явуулаад очсон. Момо маань шууд ардн жамс гэрдэж гарч ирээл ухаалдуулах нөө хөрхий. Ингээд л хоёлаа барьсаалагдваа гэж. Кристал ч удахгүй ухаарал Момотой өстой хэрэлдэж гарна. Өнөөхөн ч уурлаал яг борохоод болохын даваан дээр Даниэл маань хаалга цөмлөөл гараад ирдэг. Яаж Даниэл маань байршлын олвоо гэсэн хажууд нь байсан гомингийн хаяг нь хараад л залгаал асуусан юм бэлээ. Хамгийн амир нь тэр байшин өөрийнх нь гэрээдэг за. Даниэл маань ч одоо бити давардагаарай л гэсэн байхгүй. Кристалч балаа сталкер минь хүүх зүгээрэл гаж гэсэн өнөч уурчлаа шүү. Хөөрхийн манай Кристалыг ахаал бороход гэж үзнэ. Тих үед манай Даниэл хамгаалтын. Тэгсэн өнөгчин уйлаал бидний дурсамж гээд баахан солиороод хөөрхийн манай Даниэлийг зодчихноо. Тэг үед нь Кристал суллагдж амтсан байдаг. Яав өнөгч ийм хутгаар удалгүй Момо анзаараад өнөөх борохоогоороо дайрдیں۔ Гэхдээ Кристалаас хоосонгүй ганаар бэлтгэгдсэн хөө шүү дээ. Момо зүгээр борохоодоо байсан болохоор л нэрээс юм шиг байгаа. Манай хоёр ч энэ хуцааг ашиглаад биенийхээ ойлголтуудыг жоохон ч гэсэн өөрчлөөд ичингүүрэл бас хөөрхөн. Цагдаач удалгүй ирээл гавлаа аваа явсан. Момоч дугуй байхгүй. Наа чи хоёр биетэй шүү гээл орилоод итгэж байгаа хүн нэг ч байхгүй. Гэхдээ энийг сонсон Кристал сэжиг авнаа. Момоч шоронд мейкап гэдэг зүйлийг сураад уул нь хөөрхөх юм байсан биз дээ. Тэрээр ч шоронгосоо гараад хүүгүүдийн эрлэг болсон түүхтэй юм гин. За хэдэн сар маш хурдан өнгөрч шинэ хичээлийн жил эхэллээ. Тэгээд л манай Даниэл өхтүүдийг уйрааж ангид орвоо. Тэгсэн Жоо ангид нь ороод ирсэн Даниэлээс бүр салахгүй. Кристалч Даниэлийн хоёр биеийн тухай бодоод л яж ахт нь Эли гарч ирээд сүү өгнөө. Үнийг харсан Даниэл жоохон хартаастай. Тэгээд л нэг иймэрхүү юм болтیں۔ Харин энэ үеэр Васко Джейс хоёр ангийнхаа шинэ хүүхдүүдийг хараад ичдیں۔ Тэгсэн бүр амар хүүхдүүд байна шүү. Джейс ч зутцаа гисэн нэг бачкаар манай хоёрыг олоод харчнаа. Тэгээд л өнөгч хамаадыгаа дуудаал манай хоёрч үзэх гээд өрөлт авсан. Өөдөөс нь ёслоо наадын энд байгаа бүх сурагчид энэ хоёрыг шүтээд л орж ирсэн юм баху. Дүрсч нэг картууны ангид шинэ хүүхэд шилжиж иж байгаагаар гарнаа. Тэр хүүхэд нь хингээч бүдүүн уулгаач Логан. За энэ удаагийнхаа бичлэгийг энэ үрээд дуусгая. Дараагийн бичлэгээ илүү хурдан үзхийг хүсвэл лайк болон саба дараарай. За тэгээ дараагийн бичлэг хүртэл түр баяртай.